Од мөндөр сувагт автоморил биологчлогч инхбат физикч бэлгүүн кино шинжлэх ухааны нэвтрүүлгээ Хятадын Ланжао хотоос хүрэх гэж байна. Нэвтрүүлэг танд YouTube-ийн Од мөндөр сувгаар болон ТV телевизээр за мөн 83.3 170 хостолгооны Од мөндөр радиогоор хүрч байгаа. Дугаарыг таны аяллыг бид урлын ураатай Star Mongolia болон хариултаа хадгалъя худалдаа хөгжлийн баг ивент итгэж байна. За өдрийн бэлгүүнэ. Өдрийн мэнд. За сайн явж утсан уу? Өө дажгүй тэгэл. За ядардаг болцсон байлээ. Олон цагийн нисгээр ядардаг л байсан. Наач нас ядардаг болоод гайхаад тэгэл энэ ч хавар ихэлсэн л байна. Ер нь нэмэлт нэвтрүүл орсон. Өдөртөө бараг нэмэх 15. Одоо яг хамгийн халуун байдаг цаг. Тэгэл сууж байна да. За түрүүчийн 7 хоногийн ажиллаа тассан тул одоо Бурхтын домгийн зулаа бит 2 нэг кино ярьсан байгаа. Ажлаа таслаагүй шүү дээ. Өвдсөн гэсэн. За өнөөдөр бит 2-ын тийм зүгээр тоглолт нэргээ хийсэн. За өнөөдрийн бит 2-ын ярих кино бол одоо Ted Hughes гэдэг зохиолчийн The Iron Man гэдэг зохиолоос сэдвлэн хийсэн The Iron Giant буюу одоо төмөр авраг төмөр гэдэг киног ярина. За энэ киноны талаар цухас эхлээд би нэг урдтлал оршил нэг юм хэлэхэд Ted Hughes гэдэг энэ зохиолч маань хүүхдүүдийнхээ сэтгэл санааг тайвшруулах гэж энэ зохиолыг бичсэн юм байна. Ээж нь амиа хорлоод нас урсан учраас хүүхдүүд нэг сэтгэл зүйн хүнд байдалд орсон байсан. За үүнтэй адилхан киноны найруулагч Brad Bird бас энэ киногоо дүүдээ зориулж хийсэн юм байна. Дүү нь яасан гэхээр нөхрийнхөө гарт бас амиа алдсан гинэ. Нөхөр нь буутсан. Тийм буутсан. Тэгээд яг өөрийнх нь хэлж байгаа санаа нь хэрвээ тэр буу сүнстэй байгаад тэгээд буу биш баймаар байна гэсэн бол яах вэ гэдэг иймэрхүү философитой ч гэх юм уу те. Тэр санаан дээрээ тулгуурлаж энэ киногоо хийсэн гэж дурссан байдаг юм байна лээ. Тэр би чинь нөгөө X-Men-ийн найруулагч тий. Тий, X-Men-ийн найруулагч. Тэгээд өөрийнх нь найруулагчийн анхны гараа нь Iron Giant байсан. Тэгээд би буу болмооргүй байна гэд Iron Giant нь хилдэг штэ. Тий. Тэрийгээ ч гэсэн найруулагчийн санаагаар ингэ шигтгэж өгсөн байдаг юм. Яг өөрийнхөө нөгөө түрүүн их дүүгийнхэн үхлээс болсон бодлоо яг хийм суулгасан юм шүү дээ. Iron Giant-д. Яг тий. Тэгээ энийг бас би уншаад ингээд судалсан чи бас сэтгэл хөдлөмөр ийм одоо уг нь кино юм байна л да. Энд чинь тэгээд юу юм бэл шүү дээ. 99 онд хийгдсэн анимашн шүү дээ тий. Тэгээд тухайн үедээ хөөрхөн өндөр зардлаар бүтсэн байсан. $50 сая бүтээд 70 гинэ. 70 байна тий. Тэгээд дуу оруулагч нараас овоо үнэтэй хүмүүс тоглуулсан. Тэгснэ нийт бокс офисоос олсон ашиг нь нийт зардлынхаа тал хувьд ч хүрэхгүй байсан гэлөө. Тийм юм бэлээ. Тэгсэн мөртлөө нөгөө юуны театрын үзүүрийн дараа home DVD гэж гардаг штэ. Гэртээ үздэг нөгөө DVD гараад тэр нь гарсныхын дараа юм калт үүссэн гэсэн. Iron Giant-ийг зөвхөн үздэг хүмүүс цуглаж. Тэгээ ингээд тэр киноны тухай ярилцдаг, философтдаг тий. Янз янзын юмнуудыг ингэж ярьдаг тийм калт үүссэн гэж. Тэгээ одоо хотол тийм калтууд энд тэнд байдаг гэж байгаа байхгүй. Ялангуяа Америкт Iron Giant-ийг үздэг юм хөгшин ах нар явждаг гэсэн. Тэгээ 50,000 гарцсан. Зарим бүр ингээд 70 мал хүрсэн юм өвөнөр үздэг гинэ. Тэгсэн яагаад гэж тэгж чинь гэсэн нэг Iron Giant чинь үйл явдал нь өөрөө 1957 онд болж байгаа. Яг нөгөө хүйтэн дайны хэд үе. Тий. Яг нөгөө Америкууд чинь юунуудаа ягаал Оросуудаа хардаал, Оросууд нь Америкуудаа хардаад тэгээ тухайн Америкийн ерөнхийлөгч чинь бараг Никсон байсан уу юу тий. Тэгэл нэгээ харддаг ерөөсөө. Яг тэр үеийг өгүүлсэн. Тэгсэн чинь нөгөө Ахмад дайчид байгаа шүү дээ. Яг нөгөө хүйтэн дайны үе толгоогоо болгосон хүмүүс байгаа шүү дээ. Тэд нар айгүй их нэг ягаад ч юм үздэг гэж байгаа байхгүй. Тэгээ үзээд нэг юм өөрсдийнх нь залуу насыг харддаг юм уу яадаг юм. Тийм мэдрэмж авсан. Тэгээ залуу насаа харж болно. Ягаад тэгэхээр энэ 57 оны яг тэр 50-аад оны одоо аж байдал одоо тэр байр байдлыг сайн дүрсэлсэн гэдэг юм байна.
Ялангуяа тэр цэргийн хувцлал, цэргийн техник хэрэгсэл, машинууд энэ төр яг тэр армийн хэрэгэлдэг байсан хувцснууд техник хэрэгслийг дөөр алгаж хийсэн гинэ. Харин одоо ингээд яг бас харахаар кино чи өөрөө нэг үйл явдал нэг юм Rockwell гэж жижигхэн тосгонд өрнөж байгаа тий. Тэгснэ манай гол дүрийн хин блэ? Horgat нэг хэцүү нэртэй. Манай гол дүрийн хүү ээжтэйгээ хоёулахнаа амьдэрдэг тий. Тэгснэ аав нь байдгүй. Тэгэнгүүт яг аав нь яасан тухай кинон дээр гардггүй. Гэтэ дараа нь ингээ хит үзээд хахаар аав нь дайнд үргэлжцсэн юм шиг. Хоёрдугаар дайн болсон шүү дээ. Тэгээд дайнд үргэлжцсэн. Би яагаад тэгэж бодож байгаа вэ гэхээр бууны тухай аягүй лаг хэсэг байдаг шүү дээ. Буу нэг бугыг ингэж хөнөөдөг. Буу бол юм муухай гэдэг. Найруулагч өөрийнхөө тэр авсан мэдрэмжийг яг Iron Giant-д манай хүү ярьж байгааг илэрхийлдэг. Тэр мэдрэмжээр ингээд буу бол зэвсэг гэсэн утгаар ярихаар тэр хүүхэд бас өөрөө нэг тагнуулаар ирсэн засгийн газрын нөхөрт анханасаа дургу байдаг шүү дээ. Тэр хүүхдийн аав өөрөө магадгүй цэрэг байсан тэгээд дайнд өнгөрсөн буу гэдэг ийм холбоос үүсээ. Тийм байж магадгүй гэж бодсон би. Би яг давхар шалгаж байгаа үедээ би яг Iron Giant-ийн нэг логик фактуудаа давхар шалгаж байгаа. Шалгачаар ягаад ч юм надад төрсэн гоё юм байхгүй болчих юм шиг санагдаад. Тэр хүүгийн аав болохоор юу юм бэ? Байлдааны онгоцны нисгэгч байсан юм байна. За бас л цэргийн л хүн байсан. Зөвл таасан юм байна тий. Тэгээд тэр хүүгийн нэг хувцлах юу штэ дрессер шкаф тэрэн дээр зураг нь байдаг юм гинэ. Тийш нэрээ. Тэгээд манай хүүд чинь нөгөө нэг нисгэгчийн дуулага байдаг шүү дээ бас. Тийм дуулага байдаг тий. Тийм юм байна л та. За тэгээд тэр 70 саяар бүтээд 23 саяын ашиг олсон одоо орлого олсон. Алдаа нь юу вэ гэсэн чинь 6 дахь мэдрэх хөө штэ. Тэрнтэй нэг өдөр нээлттэй хийцэн гин. Маркетингийн алдаа. Тий, маркетингийн алдаа. Тэгээд нээлттэй хийхээс ерөөсө 4 сарын өмнө л одоо сурталчилгаагаа эхэлсэн гэж байна. Тэгсэн чинь найруулагчийн гомдлоод байгаа юм нь би ийм лаг кино хийчихэд миний маркетинг 4 сарын өмнө эхэлж байхад тэнд Тарзан 1 жилийн өмнө трейлерээ цацж байгаа шүү дээ гэд их гомдлдог юм байна. Тарзан ч нэрээ бас тухай дараа жил нь гарлуу тий. Дараа жил нь гарсан. Тий дараа жил нь гарсан баха Тарзан. Уул нь бол тий Iron Giant ч агуулаг кино шүү дээ. Тэгээд би бас яг нөгөө нэг сайн ашиг орлоогүй энэ тэрийг хараад агуу гайхчихсан. Яасан бол гэсэн хинтээ Шамаянта цуг киногоо нэгэ хийцэн. Дээрэс нь юу л юм байна л та. Үнэхээр буруу маркетинг байна л та. Тий 4 сарын өмнө эхлээд тэгээ ингээ явж ийн гэхээр. Тэгээ ядаж энэ үед чинь 99 онд чи Шамаян чи хамаагүй лаг найруулагчийн юу хэлсэн байсан шүү дээ тий. Ер нь яг Prime дээр ирж ирсэн шүү тий. Тий Unbreakable гэдгээ хийцэн байсан. Яг өөрийнхөө нөгөө би нэг ийм найруулагч шүү гэдэг стилээ гаргаад ирсэн. Хүмүүс ер нь мэддэг болцсон байсан шүү. Тэгэл Sixth Sense 6 дахь мэдрхүү гараад яг өөрийнх нь нэг Prime нь болсон баха. Эхний Prime юм уу да. Сүүлд дахиж нэг comeback хийгээд тэгээд манай хүн жоохон сургаггүй болчихоо да тий. Тий, ер нь одоо жоохон суучих шиг боллоо. Brad Bird гэхдээ мундаг юм аа. Эхний кино нь энэ animation Iron Giant гэж гараад араас нь мань хүрчин бол ерөөсөө яг энэ оригинал X-Men-ийн цувралыг X хүмүүсийн цувралыг амлуулсан юм шүү дээ тий. Яг тийм. Одоо нэг юуг нь Жанжин шуумын 50 гэдэг шиг яг ийм димтэй, ийм стилтэй, ийм дөрүүд байж яг нэг ийм өрний шүү гэдэг яг тэр гоё үндсэн арга ясын бүтээж өгсөн хүн санагддаг ш надад. Тэгээ сүүлд өөрөө бас эргэж ирээд нөгөө Days of the Future Past энэ төр хийгээд тэр мөр нь бол яг нөгөө Brad Bird-ийн стил харагдаад илүү гоё байсан ш надад. Театрт үзсэн. Тэр Marvel ч ер нь дампуурах гэж хагаад тэгээ нөгөө Blade-ээр л одоо амь аврагдаж байгаа штэ. Тэнгүүд яг тэр амь аврагдсны дараах тэр X-Men-ийн цувралуудыг 20 дугаар зуун Fox дээр Brad Bird л ер нь бүгдийг авч гарч байгаа штэ. Тэгэхээр ер нь бол яг тэр одоо бидний үзэж байгаа Marvel-ийн MCU-гийн энэ ертөнцийг бол Brad Bird суурийн тавиад тэгэхэд бид нар бол тэр хүнд яг талархах хэрэгтэй юм шиг санагдаад байдаг. Тийм харин айгүй гоё найруулагч санагдаад тийм надад. Би тэг ягаад ч юм бүр нэг анх Iron Giant-ыг үзчихэд надаа хиний нэг Zemeckis байгаа шүү дээ. Zemeckis-ийн кино юм шиг санагддаг гэсэн. Тэгснээр бүр дараа нь X-Men-ийг мэддэг болсныхаа дараа зурагтаар гарч яхад нь дахиж үзээд
Тэгээд нөгөө кастыг харсан ч харин Брэд Бирд байхаар гайхчихс үе энэ X-Men-ийн найруулагч чинь энийг хийсэн юм ба шүү дээ. Яг ч нэг юм бас юм Земескис уур амьсгал харагдаад идэв юм. Би эсвэл анхцаа тэгж бодцоод Земескистэй тааруулж хараад идэв гэсэн байж магадгүй. Тийм тэгж тэгсэн байж магадгүй. Тийм. Тэгээд яг хоо киноны бас нэг надад айгүй лаг санагдсан юм. Яг тэр нөгөө хүйтэн дайны юмнуудыг айгүй сайн харуулдаг. Тэр детейлүүд айгүй сайн. Тэгээ ингээд Rockwell гэдэг жижиг тосхон далайн хэрэг дээр байдаг тий. Тэгээд манай гол дүрийн хүү аавгүй өсөж байгаа. Аав нь ингээд дайнд явцсан. Ээжтэй тэгээд хамгийн бүр айгүй лаг анзаарч харсан юм. Энэ хоёр чинь нөгөө нэг аав нь байдаг байхад тэр нэг юм жижиг хаус бол хангалттай нэг гэр бүл болж байгаа байхгүй. Ажлын өрөө, унтахын өрөө, бичгийн өрөө гэл тий. Тэгсэн хоёулахнаа болцсон чинь дээрэс нь ээж нь зүгээр юм кафед зөөгч идэг эмхтэй байдаг шүү дээ. Тэгсэн мөнгөгүй байгааг нь харуулад идэг. Нөгөө мөнгө хэрэгтэй. Мөнгө юунд хэрэгтэй вэ гэхээр манай хүүг Хогардыг одоо аятайхан тав тухтай амьдруулахад хэрэгтэй тий. Тэгээ ингээд нөгөө нэг цэргийн тагнуул нөхөр гэрт нь анх ирдэг штэ уцаар ярих гад. Тэгээ ингээд гарч явж байхдаа юм сэжиглээд гарч явж байх цаана нөгөө тэр синий цаана цонхон дээр нь room for rent гэж бичсэн байдаг. Өрөө түрээсэн. Тэрийг хараад бүр энэ бүр яг ямар амар энэ үеийн юг агуулаг харуулт юм. Тэгээ тэр зөөгч нарын өмсөж байгаа хувцсан хүртэл ингээд яг юм 50-аад оны кино үзэж байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг гэсэн. Тэр нь их гоё байдаг байсан. За 1957 онд Спутникийг хөөргсөн. За хоёлаа киноны эхлэлээс эхлээд ярих уу? За тий. За кино эхлэхдээ ер нь Спутник ингээл хөөрөөл яваал эхэлдэг штэ. Би ч одоо энийг анх хэдэн настайд ч үзсэн юм. Бүр дээр гэдэл үзчихсэн. Тэгээд ер нь яг юу болоод энэ Iron Giant ч яг юу вэ гэдгээс нэг яриач. Одоо яг нь кино чинь Спутник хөөрж байгаа гэж одоо мэдэн дээр гараад яг эхлэхдээ бол манай Iron Giant дэлхий рүү юм солир шиг юм нисэж ирдэг шүү дээ. Тэгээд далаад унцдаг шүү. Тэргээр бас мань нөхдүүд чинь нөгөө Godzilla-г шолчж байгаа юм тий. Киногоор Brad Bird чинь Godzilla-г бас хөөрхөн дооёолоод байгаа. Тэгээ угаасаа кинон дээр Godzilla-тай холбоотой айгүй их юу гардаг шүү дээ, референсүүд гардаг. Тэгээд далаад буугаад тэгсэн хөөрхийн нөгөө буухта толгоогоо зөгцсөн. Тэгээ юм толгоон дээр юм жижигхэн хүнээр бол юм болдруу үсдэг шүү дээ. Тэгсэн чинь нөгөө метал робот төр болохоор юм хонхор үссэн байхгүй. Тэр нь айгүй хөөрхөн инээдтэй санагдав. Тийм юм үүссэн чинь ой санамжаа мартцсан. Тэгээ өөрийгөө хин гэдгээ мартцсан. Юу вэ гэдгээ мартцсан. Тэгээ нэг их гоё юм энэ машин өөрөө тэгж бууж бараг ирснийхэн ачаар юм мэдэрдэг болцсон. Одоо ингээд орчин үеийн хүмүүсийн өдөр тутмын одоо нөгөө чат GPT-ийн 90 үеийн нөхдүүдийн өдөр тутмын яриа болж штэ. Энэ нөхөр чи яг юм мэдэрдэг бол яах вэ? Мэдэрдэг болчвол яах вэ гэдэг байгаа штэ. Машин мэдэрдэг болчвол тэрийг хин гэж хүлээж авах вэ гэдэг. Хоёлаа бас нөгөө өмнө AI дээр энэ тухай их ярьсан штэ. Ер нь машин юм мэдэрдэг болно гэдэг чи яг юу гэсэн үг юм бэ гэдэг. Тэр нөгөө нөхөр зүгээр миний бодлоор шүү. Анханасаа тийм мэдрэмжтэй биш юм шүү. Тэр чинь анханасаа дэлхийг сүнөх гээд ирж байгаа штэ тий. Гариг хоорондын юм эзэлдэг буу ирж байгаа штэ. Ерөөсө хайр гэргээс явуулсан. Бараг Марсаас л явуулсан юм шүү тий. Ханаас явуулсан гэхдээ яг гардгүй штэ. Ямар ч нэг хайр гэргээс ирсэн. Гэтэ Марсаас л ярьцгаагаад байдаг тий. Тий, Марсаас л яриад байдаг. Гариг гээд яагаад байдаг. Гариг эзэлдэг гэдэг юм робот ирсэн. Тэгсэн тэгэж өөрийгөө толгоогоо авч чулуун цогсносоо болоод юм мэдэрдэг болоо. Нэг юм жоохон хүүхэд чиг болсон байсан. Өөртөө адилхан нэг хүүхэдтэй тааралдаж маалдаг. Тэр юм мэдрээд ойлгоод байгаа надад их гоё санагдаад тийм. Тэгснэ тэр чи өөрийгөө хин гэдгийг мэдэхгүй шүү дээ хөрхийн амтэн тий. Өөрийнх нь дотор тэр нөгөө нэг юу хөндөрлөлтөнд байхгүй том зэвсэг ногдцсон явж байгаа шүү дээ тий. Тэрийгэ мэдэхгүй ингээ яваад байгаа нэг хөөрхөн ингээд Iron Giant-ыг үзэхээр Iron Giant-т нь хайр өрөөд идэг байхгүй юу? Ямар хөөрхий гэдэг юм мэдрэмж төрөөд идэг. Тэгээд эн чинь бүр хөөрхөн байхаар байж л тэ уг нь. Энэ Iron Man гэдэг зохиол байгаа шүү дээ. Энүүгээр чинь ерөөс мюзикл хийхээр төлөвлөж исэн юм байна. Тэгэнгүүт манай Iron Giant чинь дуулж үзүүлэх байсан ба шүү бид нарт. Төөл арай хитэрсэн юм аа. За ингээд ер нь дуу шүү. Брэд Бирд бол яг гоё юугийн л нөгөө нэг давс хожрын л тааруулсан юм байна. Гэхдээ одоо ашгийг харах юм бол мюзикл байсан бол илүү ашигтай ч байх байсан юм лөө гэж бодохоор байна.
За мюзикл байсан бол би үзэхгүй л байсан. Би ямар ч байсан 2000 оны 2 сар биш 3 сард анх үзсэн санагдав. Тэр чинь нөгөө Химер гэдэг кабелийн телевиз байдаг гэсэн шүү дээ. Одоо байдгүй юу мэдэхгүй. Тэгээ тэр үед чинь нөгөө кабелийн телевиз чинь нөгөө нэг өндөр долгионы өндөр давтамж биш богино давтамжийн антенн юм тодорхой кодуудтай байдаг шүү дээ. Долгионы урттай. Тэрэнд нь л таарсан антенн суйрлуулж ижил тэрийг ингэж долгионыг барьж авдаг. Нөгөө өнөөдрийн орчин үеийн тоон систем, дижитал систем биш шүү дээ. Тийм хактах боломжгүй юмнууд биш. Нөгөө хактчих болох л та. Хасаа мэтийн нөхдүүд хактах л та. Дээр үеиг чинь болохоор хин ч хактчих болдог гэсэн баг. Тэгээ нөгөө аав хятадас гинэ. Зах дээрээс очиод тэр Химер гэдэг кабелийг хактдаг юм том антенн авцсан. Нөгөөх нь балкон дээрээ хийгээл тэгсэн чинь нөгөө HBO энэ төр орж ирж байгаа анх тий. Тэгээ Cartoon Network энэ төр анх орж ирж байгаа. Яг HBO-гэр нэг өдөр гарч ирсэн байхгүй тэрийг. Хагас өдрийн өдөр л байсан. Би яг дундаас нь манай Hogwarts Iron Giant-тайгаа анх уулзчаад дараа нь ингээд ойд нөгөө буцаж уулзах гад камераараа зургийг авах гээд явдаг штэ. Тэгэл нөгөө төмөр өрцөн төмөр идгийг мэддэг. Яг тэр хэсгээс нь үзчихсэн баг. Тэгэл энэ юу роботтой ямар лаг те амар хөөгтэй вэ гэж бодоод үзсэн чинь айгуу гоё анимашн ээ тийм амар хайр хүрээд энэ ямар гоё анимашн бэ гэх. Тэгэхдээ тэр чинь нөгөө хүүхэд англи дээр үзэж байгаа шүү дээ. Юуж ойлгохгүй шүү дээ. Жинэс чинь. Гэтэл ингээд ийм дотор нэг юм үлдээсэн байгаа байхгүй. Ялангуяа нөгөө төгсгөл манай хүнтэй дээшигээ нисэж байхдаа I am Superman гэж хэлээ нисдэг. Тэр сцен бол ингээд одоо хүртэл нүдэнд ингэж хадгалагдаж үлдсэн байгаа. Бас нэг амар таалагддаг байсан юм мань нөхөр чинь ингээд зэвсэг болж байгаа шүү дээ. Тин чи уурлаад те гомдоод ингээд одоо нөгөө нэг тесэрж байгаа те хүнээр бол тэгэл бүр ингээд амар болж байгаа хэсэг нь бас их таалагддаг байсан юм. Одоо нэг юм мэдрэмж байгаа шүү дээ хүний дотор тэр хайртай хүний алдчихж байгаа нэг юм мэдрэмж байгаа шүү дээ. Тэр мэдрэмж нь бас нэг юм амар ойлгож болохоор илэрхийлсэн байсан гэх юм. Хүүхэд тэгж ойлгож яах хэрэг их л гоё кино санагдаж байгаа надад. Тэгээ яг наа зэвсэг болдог гэдэг дээр ярихад нэг бөмбөг ирж байгаа шүү дээ. Тэнгүүд манай Giant чинь зүгээр нэг зэвсгүүдээрээ тэрийг устгах болох байсан гэдэг нэг дебейт байдаг байхгүй. Тийм. Нөгөө нэг амар фэчнес нь бууддаг нэг амар юм байдаг шүү дээ. Тэр мэргээр устгаж болох байсан гэдэг. Тий. Тэнгүүд нөө Iron Giant тэр хооронд гэлс тооцоолж явах. Гэлс сэтгээд би дахиад ингээд өөрөө ч мэдлгүй зэвсэг болчих магадгүй. Тийм болохоор ер нь энэ боломжийг ашиглаад өөрийгөө ч гэсэн ингээд устгахчий гэсэн ийм санаатаагаар нисэж утсан юм а гэдэг ийм юу явдаг юм. Та юу гэмээр. Гэтэ яг хуу тийм мань нөхөр чинь өөрийгөө би буу байхгүй гэдгийг Hogwarts-д эргэж ирээд сонгодог шүү дээ тий. Дахиад сонголтоо өөрчлөөд. Өөрөө бол яг тийм Iron Giant баймар байгаа шүү дээ тий. Юм устгадаг юм баймаргүй. Тэгэхээр яг хуу төгсгөл тэрийг буудаж яснаас өөрөө очиж нисэж байгаа юм. Тэр сонголтондоо айхтар үнэнч байгааг харуулж байна тий. Би бол яг хуу тэр талд нь л орох юм байна л та. Зүгээр айгүй рашнал бодох юм бол тий. Одоо нөгөө нэг win бодох юм бол шууд өдөөс нь буудаж яг хуу бүр ингэх юм. Би л ингэх юм байна. Сансарт гараад сансарт нь устгачаад өөрөө буцаа буучих байхгүй тий. Хин талдаа тий win. Тий шүү дээ. За хоёул хамтран явчих. Тэгээ. За дараа нь гэхдээ яах вэ гэдгээс үргэлжлэе шүү заяа. За хариултаа хадгалъя худалдаа хөгжлийн баг өнөөдрийн манай дугаарыг ивент итгэж байна. За хариултаа хадгалъя гэж үйлчлэгээ байгаа. Ер нь ингэдэг штэ бид нэр хадгаламжийн данс нийлгээд тэрийг ашиглаад тэнцэн мөнгө хийнэ гэдэг бол маш тийм одоо хэцүү үйл явц байсан. Тэгээд ер нь байнгын хүн байнгын тэндээ мөнгө хийдэг юм зуршилтай болно гэдэг бол ер нь хэцүү. Би ч хэлбэл тийм зуршилтай болно гэж өөрийгөө бодохгүй байгаа. За тэгвэл худалдаа хөгжлийн банкныхан маань танд заавал тийм зуршил авах хэрэггүй. Та зүгээр дэлгүүрээс худалдаа авалт хийгээд тэгээд одоо өөрийнхөө хадгаламж руу мөнгө нэмээд авах ийм боломжийг олгож байгаа. За энэ нь болохоор хариултаа хадгалъя гэдэг үйлчлэгээ байгаа юм. За энд бол яадаг вэ гэхээр жишээлбэл би ингээд 6500 ундаа авч уулаа гэж бодоход би картнасаа 7000 төгрөг уншуулчих байхгүй юу. Тэнгүүтэр илүү гарсан 500 төгрөг чинь миний хадгаламж руу шууд яваад орчих.
Тэгэхээр ерөөсөө ядаргаа болоод би заавал хадгаламжийн данс руугаа ороод энэ чинь мөнгө нэмэл мөнгө хийгээл нөгөө данснаас мөнгө шилжүүлээд ингээд авах шаардлага байхгүй. Ерөөсөө чи дэлгүүр ороод худалдаа авалт хийх болгонд л өөрөө хадгаламж руу мөнгө нэмээд авах ийм боломжтой. Маш тийм амар үйлчлэгээнүүд санд болгож байгаа. За хоёр дахь үйлчлэг нь юу вэ гэхээр өдөр бүр хоримтлуулъя гэдэг үйлчлэг байгаа. За энэ яадаг вэ гэхээр орой болоход миний дансанд ийм бутархай мөнгө байж явах юм бол тэр мөнгийг маань миний хадгаламжийн данс руу шилжүүлчихнэ. Жишээлбэл өнөөдөр миний дансанд 88500 төгрөг үлдсэн байлаа гэж бодоход тэр 500 төгрөгийг бутархай гэж тооцоод миний хадгаламж руу шилжүүлээд авчдаг байхгүй. Тэнгүүд надад ч дарамтгүй тэгээд илдэг үйлдэл хийгээд байхгүй мартаж сана гэсэн юм байхгүй зүгээр чамайг мдэггүй багт ч л ерөөсөө хадгаламж чинь нэмэгдээл байна л гэсэн үг юм. За энэ зөвхөн 500-аар биш одоо ингээд худалдаа хөгжлийн банк дээр очиод янз бүрээр ингээд мөнгөнд дүнгээр тохируулж болох юм байна. Өөрөө мөнгөнд дүнгээ сонгож болох бах тий. Тийм тэгж болох юм байлээ. Дэлгүүрээс би жишээлбэл цагаан сарын юм авлаа гэж бодоход би 99000 төгрөгөөр авлаа. За 95000 ч юм авлаа гэж бодоход 100,000 төгрөг уншуулаад тэгээд тэр 5,000 миний шууд хадгаламж руу орчиж байгаа байхгүй. Тэгээд тэр чи яг тэр 100,000 төгрөг уншуулсан 95-ыг уншуулсан ер нь бол нэг ялгаа мэдрэгдэхгүй шүү дээ тий. Тийм болохоор ер нь хариулт нөгөө бид нар чинь ингээд ийм жижигхэн бутархаа мөнгө хариултуудаа анзаардгүй гэж байгаа шүү дээ. Ерөөсөө энэ тэнд ингэж тооцоо хийж явж явах та. Тэгсэн тэр нь урт хугацаанд амар их мөнгө болчдөг тий. Бараг байрны урьдчилгаа болдог гэж. Тэгэхээр ер нь надад бол айгу гоё одоо ийм хадгаламжийн санагдаад байгаа юм. Харин тийм. Зандаа ч одоо энийгээр мөнгө одоо хадгалуулсараа сая машины урьдчилгаа хийгээд би машин авцсан ч үлээ юу вэ энэ ч одоо. Тэгээ явж шүү дээ. За ингээд энэ амар үйлчлэгийг сонирхож байгаа хүн байх юм бол та бит хоёрын доор QR код гарч байгаа. Тэрийг уншуулад дэлгүүрийн мэдээлэл авах боломжтой. За мөн худалдаа хөгжлийн банкны дурын салбар дээр хандаад энэ хялбар хуримтлал гэдэг энэ үйлчлэгийг аваад бүртгүүлээд тэр мөнгөнд дүгнүүдэд сонгоод аль мөнгөнд дүнгээр нь хадгалуулмаар байна. Тэрийгээ сонгоод энэ үйлчлэгийг ашиглах юм боломжтой байгаа юм байна. За баярлалаа бэлгэнэ. Тийм би бас энийг нээлтгүүлнэ. Би нөгөө нэг сая Монголд очиод дампуурсан. Одоо жоох мөнгөө буцааж хадгалж эхлэхгүй бол төлөвлснөөсөө жоох удацсан. Тэгээ төлөвлөөгөө гар мараа бэртээсэн янз янзын асуудлууд гарч ирсэн. Тэгээ жоохон санхүүгийн сахилга бат руу эргэж орохгүй болохгүй болцоо. За амжилт хүсье. За баярлалаа. За кино руугаа эргэж ороход. Одоо мань хөрчин ингээд өөрийгөө буу ах уу яах уу гэтээ яах уу одоо яаж байгаа вэ гэхээр хамгийн гол нь нөгөө discipline гэдэг чинь англиар өөрийнхөө сонголтонд агуу үнэнч байхыг харуулчихж байгаа юм тийм тэр төгсөлийн хэсгээр давхар тэр надад их гоё санагдчихсан. Мөн кинон дээр нэг юм одоо би хамгийн сүүлд хизээ үтсэн юм дээ юм чи одоо нэгэн дээр үед үтсэн юм байна. Охиноо төрхөөс өмнө үтсэн гэдэг чинь 7-8 жилийн өмнө үтсэн юм. Тэр юу айгуу сайн анзаарсан бэ гэхээр нөгөө манай хэд чинь Хогвартс ингээд ангийнхан хүүхдүүдтэй ангитаа сууж яадаг байхгүй. Тэгсэн чинь нэг юм проектороор суртал ухуулгын кино үзүүлчихэдэг. За. Сансарт орсууд нислээ энэ гэл те. Америкчууд цүмийн бөмбөгтэй ард түмэн боллоо энэ гэл. Цүмийн бөмбөгөөс яаж нуугдах вэ гэсэн ширээн дагуураа ормоор энэ гэл. Тэр кинон хүртэл айгуу юм ёжлолтой байд. Яаж байгаа гэхээр ингээл за цүмийн бөмбөг унжээ гэсэн чинь нэг хүүхэд ширээн дагуураа орооссон чинь ширээг нь тойроод бөмбөг нь тесэрч мэсэрдэг заа. Тэр нэг юм хэсэг гараад би яг тэрийг нарчид юу вэ гэж бодоо. Дараа нь тэгс нэг гинт юу вэ ч та 10 хэд баг хөрсөн юм уу гэмээр хүүхдүүд байгаа шүү дээ. Тэр чи жоох хүүхдүүд байдаг шүү дээ. Ийм хүүхдүүдэд ямар амар дайны суртах ухуулгатай кино үзүүлж байна гэж бодсон. Энэ бас яг энэ хүйтэн дайны үеийн юмыг амар лаг харуулсан юм байна шүү. Тэгээд жоохон тухай судалгаа хийж үзсэн чи ерөөсөө 50-60 он баг дуустал нөхдөө тэр үеийн хүүхдүүд чинь 10 жилд ингээ багаас нь монголоор бол 10 жилтэй тийм сурт ухуулгын кино мэн үзүүлдэг байсан юм. Америк бол цөмийн бөмбөгтэй ард түмэн тэгээ ямар нэгэн юм болох юм бол цөмийн дайн болно. Америк бол энэнд ялна гэдэг ч юм уу. Тэгээ баг нөгөө нэг фашистын Германы сурт ухуулга шиг юм явдаг гэсэн байгаа байхгүй. Тэр их амар санагдсан надад. Тэрийг бас тэр энэ кинон дээр гаргацсан надад айгу лаг санагдсан. Энэ хүн найруулагч ч юм уу яасан сайн судалгаа хийсэн бэ гэж бодсон. Хүйтэн дайн чинь тэгэл эхлээд яг ингээд нэг сансрын дайн болсон байгаа байхгүй. Энийг болохоор яг кинон дээрээс гаргаж байгаа тийм 1957 онд Спутник 1 сансар төрсэн. Тэгээ кинон дээр нөгөө тагнуулч
хүүг дагуулж гараад ресторан дотор ярьдаг штэ. Дэш ингээ Спутник хөөрцөн. Тэр ингээ алсаас бидрийг ингээл юу хийж байгааг ажиглаа л байж байгаа гэх тээ. Тийм болохоор бид нар ингээд өөрсдөө аврахын тулд болгоомжтой байх хэрэгтэй. Дайснууд бид нар өдөр болгон ажиглаж байна. Тэд нар хизээ мэдгүй бид нар руу ямар нэгэн бөмбөг тий бомб гэдэг шүү дээ. Нэг A бомб хэлээд байгаа тий. Атомын бөмбөг, цөмийн зэвсэг уулна. Цөмийн бөмбөг хэлээд байгаа тий. Ингээ бөмбөгдөж магадгүй. Бүр тэрнээсээ юм мань нөхрөл яг тэр одоо кино шиг юмнуудыг үзэж өссөөр байгаа тийм параноидтой болцсон байгаа байхгүй юу бүр. Яг тий. Өвчлцэн тэгээ тэрэндээ. Тэг нөгөө хөөхт рүү бүр хүүхдэд амар юм ярьж өгж байгаа шүү дээ тэр чинь. Ингээ бидрийг алж хядна те чи их оронч бай. Тэр хин хаана вэ? Төмөр Iron Giant хаана вэ тэр ерөөсө. Тэр айгу амар байна. Тэргээр бас ингээд тэр кинон дээр энэ тухайн хүүтэн дайны үйл явдал хамгийн эхлээд нөхдүүд бол сансрыг эзэгнэ гэж байгаа шүү дээ. Угаасаа хоёулаа ус төрөгчийн бөмбөгтэй болцсон. Халуун цөмийн уруулаар хийдэг те амар хүчтэй бөмбөгтэй болцсон. Тэгээ ерөөсө өдөрт хэдэн бөмбөг үйлдвэрлэгддэг байсан ч гэлээ. Бараг зөвхөн өдөрт үйлдвэрлэж байгаа бөмбөгнийх нь тоогоор өсөлддөг гэсэн байна. Өдөртөөс амар тэр мэдрэл мотой. Айгу мэдрэл мотой. Тэгж өсөлддөг. Тэгсэн Оросод төрүүлээ сансрын эзэгдсэн. За сансар эзэгнэ гэдэг чинь ерөөсөө дээгүүр нэг хиймэл дагуул явж байгаа л доошо бөмбөг харавчиж болно гэсэн үг шүү дээ. Хамгийн зүгээр дайны маягаар сэтгүүлтэй тэгж айсан баг. Тэгээ ерөөсөө Америкууд тэнцээ тодорхой хэмжээнд ялагдаж эхэлж гин гэдэг мэдрэмжээ авч эхэлсэн үе яваа байхгүй тий. Бид нар сансрыг алдчихлаа. Бид нар ялагдж эхэлж гин. Гэнгүүт цэргийн хүмүүс болон ингээ янз янзын хүмүүсийн параноид бүр хөдлөөд ямар нэгэн юм л болох юм бол ерөөсөө дайсан гэж хүлээж авдаг тий. Энэ бидрийг устгах гэж байна гэж хүлээж авдаг болцсон байсан. Тэрийг их лаг харуулсан санагдтыг надаа. Яг хөө нэг гоё энийгээ кинон дээр зөвтгөж харуулсан нэг гоё юм нөгөө манай генерал хинтээ Tommy Lee Jones бараг дуу оруулсан байсан уу генералд нь. Тийм байна уу. Тийм Tommy Lee Jones-тай айгу адилхан төрхтэй байдаг ш. Тэгээд тийм нэр идэв шүү дээ тий. Тийм мань генералын дүр их юм нөгөө нэг. Тэр ингээд зүгээр наснаас нь харахад 2 дан үтцсэн генерал байгаа байхгүй юу? Тий. Тэгээд ингээд John Mahoney гэдэг хүн юм байна шүү. Өөр юм. Tommy Lee Jones-тай их адилхан харагддаг тий. Нэрээ тийм байна. Тий. Тэгээд мань генерал ингээ 2 дан үтцсэн юмд аггүй нэг юм хүлээцтэй ханддаг болсон ба. Эхлээл нөгөө нөхөр чинь залгаал инглээ тэглээ гэсэн чинь чи ч одоо мэдрэл юм уу юугаа яриад байгаа гэдэг чинь чи өөрийнх нь юу ярьж байгаа нэг сонсоотгоо чи тарих толгой чи зүгээр үү гэдэг. Тэгдэг тэгснээ дараа нь ингээд баримт олчлоо гэнгүүт явж очдог. Гэтэ явж очихдоо мань генерал бүтэн айрам дагуулж очдог байхгүй. Хитгэн цэрэг дагуулж очдог. Тэгээ аггүй юм одоо нөгөө нэг няхуур ханддаг хүн байна. Төгсгөл ч гэсэн тэр цөмийн зэвсгийг зүгээр ганцхан үг хэлээл харуулах гээд байгаа шүү. Гэтэл тэнцээ манай нөгөө нэг хаягдал төмрөөр урлагийн бүтээл хийдэг артист залуугийн үгийг сонсоод зогсоод байгаа шүү дээ тий. Ойлгохгүй тэнцээ яг нөхцөл байдал юу болж байгааг ойлгохгүй зогсоод байдаг. Тэр бас яг тэр генералын дүр яг сүлд үцгээд надаа нөгөө дэлхийг 3 дугаар дайнаас аварсан хүн гэдэг нэг Оросын цэрэг байдаг штэ. Дэлхийн баатар гэдэг. Куб төшөө. Тэр чи бас яг 50 онд штэ. Оросын шумбагчуудад дохио ирсэн баг. Яасан гэсэн чи ерөөсөө цөмийн бөмбөг Москва болон Санкт-Петербург хотууд дээр унчлаа гэд. Тэгээд хотууд дээр унсан тул эргүүлж яа. Хариуцлалт өгнө үү гэдэг тийм эргүүлж харав. Тэгээд тэнцээ чинь бөө юм болно шүү дээ. Тэгээ нөгөө энэ шумбагч онгоцууд яадаг вэ гэхээр үргэлж байлдааны бэлэн байдалд явж байдаг. Яг тэгэхээр газрын гадар дээр юу болж байгааг мэдэхгүй тэд нар чинь. Тийм учраас ерөөсөө байлдааны бэлэн байдал тэгээд дайсныхаа эрг тэ сав орчмыг ингээд эргэлдээд тагнуултад байждаг ерөөсөө. Тэгж одоос нэг нэгэндээ юу өгж байгаа шүү дээ. Мессеж өгж байгаа шүү дээ. Хамаагүй би над руу дайрч болохгүй шүү гэдэг хамгаалалт шүү дээ, тий тодорхой хэмжээнд. Тийм. Тэгсэн чи тийм дохио ирсэн. За тэгээд нөгөө нөхдүүд чи хоорондоо ярьж байгаа. Тэр чи ингээд хоёр түлхүүр зэрэг эргүүлэн улаан тавчлууртай нөгөө алдарт улаан тавчлуурыг дарах хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгсэн нэг түлхүүр эргүүлдэг дээр сууж исэн залуу болохоор яасан гэхээр би хөгшин хүн байсан. Хөгшин ах хүү байсан байна. Бараг 2 дан үтцсэн ах хүү байсан гэдэг лөө. За уучлаарай манайхаа. Буруу санаж байна. Тэр тушаалыг өөх ёстой хүн нь хөгшин генерал байсан манай кинон дээр гардагтай адилхан. Тэгээд тушаалаа өгөөгөө цуцалсан. Яасан гэсэн би 2 дан үтсэн. Би дахиж дан үзмээргүй байна гэж цуцалсан. Яг цагийн дараа саяны дохио
компьютерийн алдаа байсан шүү гэдэг дохио ирсэн. Тэгээ ингээд тэр хүний ачаар хүн төрлөختөн цөмийн дайнаас аврагдсан гэж байгаа. Тэгээд Дэлхиэнбаатар гэдэг цол өгсөн. Мань хүн чинь 2013 онд нас орсон санагдаж байна. Тэгээд яг нэг Орос социалист улс байсан учраас мань хүнийг социалист улсаас гадна нэг цэрэг философигүй байх хэрэгтэй гэдэг дүрэн байдаг шүү дээ, тий. Цэрэг тарихгүй байх хэрэгтэй. Тушаал зүртсэн гэдэг цэргээс нь халж хайсан. Тэгээ Америкт очиод мань нөхөр Дэлхиэнбаатар болсон. Энэ түүхийг санагдуулаад идэг тэр генерал нь одоо ягаад чинь харахаар тэр төсвөл болж байгаа үйл явдал энэ тэрийг харахаар тий цөмийн бөмбөг дээшээ хөөрөөд ингэж нэг энэ үйл явдлуудыг харахаар тэр генералын дүр яг саний энэ бодит хүний дүрээс магадгүй санаа авсан байж магадгүй гэж бодоод байдаг байхгүй тий. Айгүй адилхан санагдаад тий. Ягаад чинь яг тэр Iron Giant чинь цөмийн бөмбөгийг аваад дэлбэрж яхад ингээд тэр хотод байгаа хүмүүс ингээд баярлж байдаг байхгүй юу. Тэнгүүд манай генерал чинь ганцаараа ингээд ёслолцсон зогсож байдаг байхгүй. Тий. Манай Iron Giant хүндэтгэл үзүүлээд яг цэрэг ясна. Хүндэтгэл үзүүлээ. Цэрэг ясаар тий. Тэгээд манай генерал чинь бас нөгөө нэг Iron Giant-ийн ганцхан юм эрг болтдог штэ. Тий. Тэрийг нь уул нь бол тэр чинь ингээд те өөртөө авчиж одоо зүгээр ингээд нарийн ярих юм бол үндэсний баялаг гэдээ авчиж болно штэ. Тэгээгүй манай хүүд явуулч муулцсан. Тэгээ нэг юм одоо стол жинхэнэ нөгөө юм үзэж хал үзэж яасан хүн гэдэг үлээ. Хал унчлаад далаасан байгаа шүү. Тийм. Айгүй юм ухаалаг юм айгүй ухаалаг хандаж манддаг болсон. Их гоё дүр санагдаад идэм. Энэ кинон дээр энэ сайн дүрүүд нь их гоё сайн, маш гоё юм дулаахан мэдрэмж өгдөг. Айгүй гоё юм хайрлан мэдрэмжүүдийг өгдөг. Нөгөө эсрэг дүр байгаа шүү дээ. Тэр бол бүр яг ингээд зэвүүн үрэгдэг бүр ингээд улгаачиг те олдог бол цохоод авах юмсан гэ. Тэгээ бүр ингээд их хүн тэгээ их моохолоо юм л та нөгөө мань нөхөр чинь төгсгөлн цөмийн бөмбөг манай хот дээр унахын мэдээл зугтдаг штеп те. Тэгсэн чи Iron Giant пад гэж барьж авсан чинь те. Тэрийг хараад нэг ингээд яаж байгаа юм. Санаа амарч байгаа. Тэгсэн чинь генерал нь тэнд агуу юм хоржонтой те. За наадмуу дурака их оронч хүний үхлээр цэрэг хүний үхлээр үхэхин яагаад хянаад байлгаж ий. Тэр мөрөн их зэвүүн бүр ингэж болж моо гэж бодохоор. За ээжийн дүрд одоо бидний хайртай Friends цувралын Jennifer Aniston дуу оруулсан юм байна. Тийм баг шинэ. За харин Iron Giant-ийн дүрд хэн дуу оруулсан бэ гэвэл Vin Diesel дуу оруулжээ. Vin Diesel ч нэлээд залуухан бас яг карьер нь эхэлж явж исэн үе нөха тий. Ер нь яг тэгжсэн баг. Тий. Тэгээд Ryan чинь хэд онд гарлаа? 98 гарлаа. Тийм, яг өмнөх жил нь шахуу гарсан байхгүй. Тийм, Iron Giant дуу оруулаад юун дээр 2000 он эхэлсэн чинь нөгөө Riddick гэдэг цувралтай маань хөрчин тоглоод тэгээд ер нь нэлээд анхааралд орж ирсэн юм шиг. Тэгээ Iron Giant дээр бас нэг лагийн маань нөгөө A-bomb цөмийн бөмбөг. Яг ингээд Америкууд бол цөмийн бөмбөг бүтээсэн. Бид нар бол ингээд те хүүс тэмтрэгч ард түмэн болцсон. Гэтэ эн чин амар зэвсэг шүү гэдгийг бас айгуу сайн харуулсан санагддаг. Төгсгөлд ингээд цөмийн бөмбөг унах нь тодорхой болдог шүү дээ. Тэгсэн манай нөгөө нэг артист залууд ээж нь хэлдэг шүү дээ. Ийм шелтер болох уу те. Нууфч болоод ингээд яах вэ гэсэн чинь ямар ч найдваргүй те. Энэ бөмбөг бол хамгийн амар ямар ч найдваргүй бид нар ингээд нас бөөндөө хөвцөх юм гэл. Тэгэл тэр хотын иргэч гэсэн те тэр хотоос ингээд зүхтахгүй байгаа байхгүй. Тэр нь юу хэлж байгаа вэ гэхээр угаасаа зүхтаач ч холдож чадахгүй гэдгийг харуулсан байгаа байхгүй тийм чи. За хоёлаа дараагийн хамтран ажиллагчаа танилцуулъя. За. Таны аялыг бид урлын еврейтэй Star Mongolia компани манай өнөөдрийн дугаарыг ивент итгэж байна. За нэг онцлог одоо юм аялал болж байгаа. Энэ болохоор манай од мөндрийнхэнтэй аялах юм. Од мөндрийн багаар хөтлүүлсэн Туркийн спешиал аялал эртний соёлол хөгжилтэй танилцах ийм одоо онцгой нэгэн аяллыг санал болгож байгаа. За 6 шөнө 7 өдрийн одоо ийм аялал Туркэд 4 сарын 5-наас эхэлж одоо аялах гэж байгаа юм бид нар. Бэлгүүн чи сонслоо. Одоо л сонсч байна. Өө тийм үү. За од мөндрийн одоо хасаа би зандаа зулаа Бат Эрдэнэ өөр хэм байла. Манай Дэлгэрмаа гэд бид нэр бөөндөр явах гэж байгаа юм. За аялахдаа Туркийн Анталия хотоор, за мөн Кекова хотоор, за Далянаар, Демре, Мира, Фитхе гэдэг эртний түүхэн газруудаараас аялна. За 5 хоттой зочд буудалд байрлал нь мэдээж. За Turkish Airlines-ы хуваарьт нислэгээр ая тухтайгаар одоо
нисэж ирэх ийм аяллуудыг 4 сарын 5-наас 4 сарын 12-ны хооронд 5,690 мянган төгрөгөөр зарлаж байгаа юм байна. За манай зулаа маань тэр одоо хотуудын тухай одоо эртний түүхүүдийн тухай бүх одоо юмнуудыг тайлбарлаад цаада хөтчтэй ингээ уулзаад ингээд явах юм. Турк гэдэг чинь одоо энэ Грек, Анатолиа, Трой энтрийн байсан газруудаар явах нь шүү дээ. Харин тэ. Хэрвээ юу яагаад Star Mongolia гэдэг Facebook-ийн пэйжээр ороод харах юм бол ямар хотоор явах вэ гэдэг зургнууд нь энэ бүгдээрээ байж байгаа. Би ч өөрөө үзээд бүр ийм гоё газруудаар явах юм уу гэд маш их олзуурхаж хүлээж авч байгаа. За та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 72 тэг 92 тэг дугаараа утсаар болон Facebook-ийн Star Mongolia гэдэг хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. За баярлалаа. Өстой гоё хотуудаар явах гэж байна. Тэгээд зулаа их явна гэдэг чи яг жинхэнэ Бурхтын домгийн хотуудаар Бурхтын домгийн тайлбарладаг хүмүүсийн тайлбарыг яриаг нь сонсох айгүй гоё боломж гарч байгаа юм байна шүү манайхаа. Тийм. За яг нэг хотыг нь танилцуулахад Кекова гэж хот байгаа. Далаад орохот. Энэ бол эртний Ликийн үеийн хот бөгөөд газар хөдлөлтөй улмаас далаа живж өнөөдөр хүртэл усан доор үлдсэн байдаг. Усан онгоцоор аялж тунгалаг усны ёроол тунгал усны ёроол тийм балгас үзэх юм байна. За Атлантида шиг гоё юм харах юм шүү те. Харин яг тийх гээд байгаа зү. Харин тийм байна. Би нэрээ нөгөө нэг завтаа байсан бол явахаар л юм байна. Хаан ч одоо тэгээ завгүй болчихж байгаа болох. За тэгээд үндсэн сэдв рүүгээ буцаж ороход одоо ингээд нөгөө цүмийн бөмбөг гэдэг тэр аимшигыг аягуулсан харуулсан санагдсан. Яг го бас би ингээд сүүлд Bradbury-ийн нөгөө нариулсан гэдгийг олж мэдээд нэг анзаарсан юм юу байсан гэсэн чинь мань үн чинь нөгөө X-Men-ийн First Class энтрийг нариулсан шүү дээ бас тий. First Class-тэй байлаа. Тий First Class тэр чинь нариулагч нь үлээ продюсер нь байсан байхгүй. Продюсер баха. Нилээн ойролцоо байсан. Тэгсэн энэ дэр чинь бас нөгөө нэг Cuban crisis гардаг. Яг жинхэнэ нөхөө Орос Америк хоёр чинь яг дайтах гэж байгаад болсон шүү дээ тий. Тэр Кубын хил дээр очиж яадаг. Тэрийг бас харуулсан байдаг. Тэгэхээр иймэрхүү бас түүхийн сэдв рүү их лаг нэг одоо нөө цөмийн бөмбөгтэй холбоотой түүхийн сэдв рүү орох юм бол лаг ордог үе шиг санагдсан надад. Тэгээд бас сүлд үцхэд хамгийн айгуу сайн анзаарсан юм нөгөө илүү юм киноны өрнөл гэдэг талаас нь хардаг болсон чинь зохиол ерөөс айгуу гоё юм бэл. Кино ерөөс ингээл тэндээс тэ нэг юм нууцлаг юм унаал тэнд юм Godzilla-г нэг хальт шоглож орхиол тэгснээ нэг юм хүү гардаг, ээж гардаг те. Тэр хоёрын хоорондын жижигхэн харилцаа нь хүртэл тэр кинон дээр цаашаа өрнөл яах вэ гэдэг юмнуудыг гаргаад байдаг. Одоо нөгөө манай тагнуулч бол ингээ хүүд хилдэг штэ. Шууд чи нуугаад ах юм бол бид нар чамайг ээжээс чинь те холдуулж чадна шүү гэдэг те. Жинхэнэ нөгөө нэг классик Америк сүрдүүлэлт байгаа байхгүй те тэнцээ. Тэрээр ерөөсөө л Америкийн нийгэмд юу чухал байдаг байсан, юу эвгүй байдаг. Одоо ч гэсэн Америкийн нийгмийн кинонууд дээр энэ асуудлыг хөндөж гаргадаг шүү дээ те. Тэгэл энэ 57 онд байдаг л байсан асуудал байгаа байхгүй бас. Тэрийг бас Bradbury ингээ хөндсөн. Тэр ингээ үйл явдлын зохиолын зангилаанууд надад айгүй гоё байсан. Тэгээ манай Iron Giant тэр дунд ялангуяа хилд орж байгаа юм. Эхлээд бүр тэр чинь нэг юм нэг ойтой хүүхэд чиг зүгээр юм аваа гаргадаг нөхөр. Тэгснээ дараа нь үгүүд холбож сурж байгаа. Дараа нь дүрм сурж байгаа тий. Бүр төгсгөлд нь бусдын мэдрэмжийг ойлгож сурж байгаа байхгүй. Манай хинэг Hogwarts-ыг ингээл үлдээгээд явахдаа агуу ингээ гонигтай үлдчихэж байгааг нь өөрөө мэдрээд идэг штэ. Тэнгүүтээ би явна чи үлднэ гэж хэлдэг тий. Анх нөгөө хоёр чинь танилцаад Hogwarts гэж хэлдэг штэ тий. Би явлаа чи үлд гэж хэлдэг ш. Тэр үгийг хэлээд нөгөө зохиолын үед ингээд эхлээрээ төгсөглөө ингээ бадцдаг. Би нөгөө тиймэрхүү зохиолд айгу дуртай болохоор надад айгу гоё санагдчихж байгаа юм тэр хэсгүүд нь. Тэгээд дээшээ нисээ те I'm Superman гэж хэлээд дуустдаг энэ төр бол ерөөсөө энэ киноны зохиол юм ямар ч насны хүүхэд үзсэн энэ киног нэг юм гоё гэгээлэг тэгээ янз янзын юм сэтгэл хөдлөлийн бүх мэдрэмжийг авч болохоор тэр сэтгэл хөдлөлийн бүх мэдрэмжийг хүн үзэхдээ тэнцээ нөгөө нэг те бууг төлөөлүүлж хийсэн роботоор дамжуулж авч ийн гэхээр айгуу гоё байхгүй. Яг тий. Тэр бол бүр ингээд маш үзэсгэлэнтэй гоё мэдрэмж болчихж байгаа юм надаа. Тий. За нөгөө нэг Ted Hughes гэж зохиолч байсан шүү дээ. Тэр маань кино гарахаас 1 жилийн өмнө нас урсан юм байна. Гэхдээ номынхоо 2 дугаар дэвтрийг гаргасан гинэ.
Тэр нь бас олж уншмаар л юм байна. Гэхдээ тэр нь болохоор Iron Woman гэдэг нэртэй. Өөр болоо явуучих юм л тий. Тий, манай нөгөө Iron Giant-ийн найз охин нь тэ ирдэг байсан юм шиг байна. Наач чи нэг заваараа уншиж тийм. Наач чи ойр жоохон ямар ном унших уу гэж бодоод байгаа. Наадах чинь ямар ч сан санчаа. Тэгээд ер нь бол манай кино маань зохиолоосоо нэлээд зөрүүтэй гинэ. Харин тийм гэжсэн. Ер нь бол зүгээр одоо нөгөө инспирэшн гэдэг штеп. Тим юм л авсан юм шүү. Зүгээр санааг нь аваад тэр зарим нэг үйл явдлыг холбож өгөөд тэгээд бусд нь бол шал өөр юм шүү. Манай Iron Giant ч өөрөө бас мангас байсан юм шүү. Одоо энэ нөгөө 2 дугаар анги гэсэн чинь одоо болтол хүмүүс яг нэгтий гэсэн Brad Bird-с хөршин Iron Giant чинь хийгдээ те одоо 4 жилийн дараа 30 жил боллоо шүү дээ. Iron Giant хийгдэж байхад төрж исэн хүүхэд өнөөдөр те 26 та бүр том болцсон байна. Чи бид нэр ингээд 30 40 хараа явцсан байна гэх. Тэгэнгүүт ингээд жил болгон асуудаг гэсэн. Тэгээ бүр ингээд Brad Bird гадуур явж байхад нь дэлгүүр мэлгүрт явж байхад нь хүн ингээд очиж асуудаг гинэ. Та ингээ 2 дугаар ангийн хизээ хийх юм бэ? Би баг 20 жил хүлээж ийн гэж хэлдэг гэж байна. Тэгсэн Brad Bird болохоор ерөөсөө хизээч 2 дугаар ангийн хийнэ гэж хүмүүст амлаж байгаагүй гинэ. Ерөөсөө тийм юм ярьж байгаагүй. Киноны төгсгөл өөрөө хүмүүст ингээд 2 дугаар анги байгаа юм шиг мэдрэмж өгчдөг. Тэгсэн чинь Brad Bird тэнцээ уул нь юу харуулахыг хичээсэн мэхэр нөгөө нэг манай Iron Giant чинь буу биш байхыг сонгож байгаа. Дээрэс нь төгсгөлд тэр одоо ингээд I am Superman гэдгээрээ ингээд хүмүүсийн итгэл найдвар маягийн зүйл болж байгаа шүү дээ тий. Гэгээлэг итгэл найдвар болчихоо тий. Тэр гэгээлэг итгэл найдвар нь яагаагүй тарж бутраагүй одоо ингээд тий сүнж алга болоогүй гэдэг санааг гаргасан байгаа байхгүй. Хүмүүс болохоор тэрийг нь эсэргээр нь ойлгоод 2 дугаар анги нэхэд байдаг. Тэгээ мань хүн бүр сүулдэ аргаа ороод юу өгсөн байна. Хэвлэлийн багвар бол зарлаад энэ зохиол бол өөрөө өөртөө ингээд селф дууссан зохиолоо. Тэг өөрөө өөртөө ингэж дуусгахтаа хангалттай гоё зохиол. Би энэ зохиолын 2 дугаар энэ ангийн киноны 2 дугаар ангийг хийхгүй уучлаарай гэж хэлсэн гэж. Тэгээд нэг юм арай намжсан. Гэхдээ л ямар ч байсан сардаа нэг удаа тийм имэйл хүлээж авав. 2 дугаар анги нэхүүлсэн. Тэгээ бас нэг юм сайн бүтээл хийчихэр нэг бодлын тэр нэг хэцүү юм да тий. Харин тий. Ер нь бол 2 дугаар анги нэгсэн зөндөө гэдэг уншиж байсан. Гэхдээ 2 дугаар анги хийгдээд бол дими. Энд чинь өөрөө л гоё дууссан гэж боддог. Тийм эн чин ёстой нөгөө нэг тий бүх юм нь таарад гой болцсон хоол ямар нэгэн тий тэгээ яг нэг удаа эдэл гой цадцсан нэмэх хэрэггүй нэг тийм гоё бүтээл байгаа даа байхгүй. Роберт Земекис асуудаг штэ. Ер нь бол Back to the Future үргэлжлэл ч юм уу эсвэл дахиж хийхээр ийм одоо санаа байна уу гэсэн чинь намайг өгсөний дараа хийгэрэй гэдэг. Харин тийм Brad Bird ч гэсэн бас тэгж боддог байхгүй. Одоо хэцүү байдаг л. Одоо яг бас нөгөө энэ кино урлагийн зах зээл бас номон дээр ч гэсэн ажиглагдаад идэв. Ер нь нэг юм 20-50 жилийн эргэлттэй байдаг юм шиг. Хөгжим бас тийм байдаг гэж магадгүй. Миний нөгөө хөгжим чинь дээр үе дээрээ гаццсан болохоор сайн мэд. Одоо ингээ анзаараад байнгут нэг 20-50 жилийн эргэлтээр бид нэр өмнө хийгдсэн санаануудыг орчин үеийн нийгэм дахиж өөрчлөөд ингээ шинчлээд явдаг. Өөрчлөөд явдаг. Тийм болохоор магадгүй одоо энэ 20-од оноос 50-од оныг бол Холливуудын алтан үе гэж нэрлэдэг те нөгөө. Өмнө нь ерөөсөө дэлгэцэн гараагүй байсан санаанууд дэлгэцэнд амилаад тэгээ бүх юм их гоёор гарч ирсэн. Тэрнээс хойш бол ерөөсөө ингээд те дахин хийгдэх маягаар хийгдчихэж байгаа. Өнөөдөр ингээд Avengers 2012 онд анх нийллээ гэж байгаа ч гэсэн анхны Avengers бол бүр 80 оны кино байгаа шүү дээ. Дээр үе кино. Тэрнээс өмнөх ч байгаа. Анхны Batman бас тэрнээс өмнөх. Ялангуяа энэ Iron Giant-ээр гардаг Action Comics дээр Superman гарч байгаа байхгүй тий 57 онд Superman үжээ бүтээгдсэн байсан дүр байхгүй. Тэгэхээр нэг ийм эргэлтүүд байдсан юм шиг санагдсан. Гэтэл хүний нэг амьдрал чинь одоо нөгөө нийгэм сайн болчингууд зарим газар 70 жил 80 жил болчихоор 2 дугаар анги нэхэж эхэлдэг юм шиг байна. Хөгшрүүд удаад ирэнгүүтэй. Тийм сан. За хоёулангийн цаг дууссан байна билгүнэ. За баярлалаа. За нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр сувгаар болон NTV телевизээр за мөн 83.3 107 хостелгооны Од Мөндөр радиогоор хүрлээ. Дугаарыг таны аяллыг бид урлын яриатай Star Mongolia болон хариултаа хадгалын үйлчлэгийг санал болгож байгаа Худалдаа хөгжлийн банк ивент гэсэн. За билгүнэ дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. За бай.
нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.